Харин тийм ээ гэх нь одоо нэг өөрийнхөө болгоомжгүй угсуулж л одоо нэг юм асуудалд орчод тэгээд маш олон хүнийг бол одоо хохирочод тэрэндээ одоо би өөрөө хэлж ярих ч юм олддгүй тэр бол хүмүүсийн өмнөөс ч ухаад одоо өөрхийн зүгээс одоо эхний хэлнэл уучлал үсэд одоо өөр одоо тэгэл ямар ч ийсэн энэ хууль байгууллагын дагуу шийдэгдэх байх гэдэг эцэст нь одоо энэ ард иргэдэд анхааруулж хэлэхэд миний би одоо өөрөө их л бас л уг нь бол бас нас бол боломжийн насацсан их л болгоомжтой байхаар л амьдэрсэн хүн тэгээд хүн алдахгүй нэгж байдгүй юм байна. Тэрийг л одоо ард түмэд одоо сэргийлж хэлмээр байна. Энэ хуурай шилттэй үе гэдэг чинь их аюултай юм байдаг юм байна. Тэр өвс гэдэг юм чинь ерөөсөн жоохон тойрон газраас л гал алтгад л тэгэл дийлдэг юм байна тэрийг ерөөсөө гэж л анхааруулмаар байна. Хүмүүсээ одоо тэгээд энэ амнаас аюул гэдэг амнаас гэдэг юм чинь тэр ойрхон байдаг юм байна нэр алдгаа өрөөл. Тийм учраас одоо тэгээ хүний амнаас ирсдэг үдэл ахын баярлж байна. Өөр л одоо шүү дээ. Одоо бусад одоо тэр хүний олон хүний хохироосон дээр одоо бодохоос яаж юм шүнч унтаж чаддгүй одоо ингээл нэг ийм л байдалд орцол хүн явж байна би. Мэдээд санаатай биш. Яаж би тийм юм санаатайгаар ийх. Ах нь хүний тийм эд хөрөнгө шатайгаа одоо хамрын огтны хамраас цус гаргаж үзээгүй юм яа. Маш хүнд байдаг юм байна, маш хэцүү байдаг юм байна. Тэгээд тэр усууд ч их хэцүү л байгаа одоо нөгөө 100 цагаас үйлж бүгд л зуны цагт лагертаа гаргахад бодолтой байсан байлгүй. Тэр олон хүний хүсэл эрмэлзлийг би хагаа ажиллаа. Тэгээ болгоомжтой байгаагаар л гэж хүмүүст л анхааруулж хэлээ да би одоо өөрөө дахин л